Хамгийн ойрын жишээг дуртахад хүн амын тал гаруй хувийг эзэлж байгаа малчдад нийгмийн баталгаа байхгүй гэдэг нь өнгөрсөн өвлийн зуднаар харагдсан. Малаа зудад алдсан өрхийн талаас илүү хувь нь ядуу ангиллал руу орох эрсдэлтэй гэсэн судалгааны дүн гарсан байдаг. Энэ мэт эрсдэлд Монгол улс цаашлаад иргэн бүр бэлнэ үү гэдэг асуулт бидний өмнө тулгараад байна. Тэгвэл үүнийг дэлхийн улс орнууд даатгалын тогтолцоогоор дамжуулж хохирол огтой даван туулдаг. Малчдын малаа даатгуулах байдал тоон утгаараа харьцангуй нэмэгдсэн боловч энэ нь хангалттай үзүүлэлт биш гэдгийг хэлж байна. Одоо байгаа малын эзэмшүүлсэн даатгалын төслийг даатгалын бүтээгдэхүүнийг яаж төрөлжүүлэх үү гэдэг энэ асуудлыг бол яг хөндөж бид нэр хилцэж байна. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гамшигын эрсдлээс яаж хохирлыг хөнгөвчлөх үү, эрсдлийг яаж шилжүүлэх үү гэдэг тал дээр бид нэр олон улсын төсөл хөтөлбөрүүд болон засгийн газар даатгалын салбарынхаа хамт олонтой хамтраад илүү шин шийдэл рүү хүрэх төр бололцоог бид нар хайж. Жишээлбэл өнгөрсөн 10 жилийн хугацаанд малын индексжүүлсэн даатгалыг орон даяар хэрэгжүүлж давхурдсан тоогоор 280 мянга гаруй малчныг хамруулсан байна. Нийт олгосон нөхөн төлбөрийн хэмжээ 26.3 тэрбум төгрөг байна. Тэгвэл өнгөрсөн өвөл хамгийн их нөхөн олгоор олгосон жил болжээ. Нийт 218 сумын 22 мянга гаруй малч өөрөхөд давхар даатгалаас 16.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгох тооцоолол гарсан байна. Даатгал хөгжсөн, эрсдлийн удирдлага сайн хөгжсөн газрууд яаж явдаг вэ нэгдүгээрт өрчилж заавал нөөц мөр бэлдэх ёстой. Энэ хаагур дамждаггүй гэхээр даатгалын тогтолцоогоор явдаг. Гэтэл маад яадаг вэ гэхээр даатгах хэцүү хохирол нь бүр тэрнээс ч бага, олон улсын төвшөөс бага. Тэгээ бүх юмыг засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж явдаг. Энэ өөрөө төсвөөс гарч төсөвт ачаалал өгнө гэсэн. Тэгэхээр нэг өөрчилж даатгалын тогтолцоороо шилжүүлэх юм бол бид нар тасралтгүй бизнесийн үйл ажиллагааг тэгээ иргэдийн ч гэсэн амжиргааны үйл ажиллагааг тогтвортой явуулахад санхүүгийн дэмжлэг болох юм. Гамшигын эрсдлийн даатгал нь улс орнуудад хоёр янзаар явагддаг. Дотоодын даатгагчдын бүх эрсдлийг үндэсний давхар даатгал дангаараа даатгах нь үйл ажиллагаа талаасаа ч буруу, нөгөө талдаа санхүүгийн хувьд ч боломжгүй юм а. Тэгвэл даатгалын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл дотоодын давхар даатгуулагчаар даатгуулах доод тусгыг тогтоож өгөх зохицуулалт тусгагджээ. Тодорхой хэмжээний эрсдлийг Монголд үлдээе. Энэ нь бол ерөөсөө хөгжиж байгаа зах зээлээ дэмжих хамгийн том бодлогын инструмент юм байна гэдгийг бид нар бас хууль санаачлагч болон хуулийг боловсруулж байгаа зөвлөх үйлчилгээ хийж байгаа хүмүүстээ хэлж байгаа л да. Хятад улс бол нийт давхар даатгалынхаа гадаадд гарч байгаа хураамжийг 30% заавал улсдаа үлдээдэг. Тэгэхээр энэ өөрийнхөө зах зээлийг бас томруулах, хурдцтай хөгжүүлэх энэ арга хэрэгсэл багхгүй. Одоогоор нийт давхар даатгалын 5% нь үндэсний давхар даатгалд даатгагдж байна. Цаашид үндэсний давхар даатгал нь дотоодын нийт даатгалын 10-аас 25%-ийг даатгах боломжтой. Энэ нь нийт 10-аас 20 орчим тэрбум төгрөгийн даатгалын хураамж дотооддоо үлдэх боломж бий гэсэн үг юм. Эрсдэл төсвөртэй Монгол улс олон улсын форумын хүрээнд энэ мэт даатгалын тогтолцоог хөгжүүлэх, эрсдэлд бэлэн байх арга замуудыг ярилцаж байгаа юм а.